Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд бол 2020 оны 12 дугаар сарын 24-нд батлагдаж 12 дугаар сарынхаа 30-ны өдрөөс дагаж мөрдөж байна. За саяхан хуулийн хугацаанд одоо санал авах өдрөөс 70 гаруй хоногийн өмнө Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны хуралдаж 40 дугаар тогтоолоор аймаг нийслэлийн сонгуулийн хороодыг одоо томилсон. За өнөөдөр Ховд аймгийн сонгуулийн хороо одоо анх дугаар хуралдаанаа хийж аймгийн одоо сонгуулийн хорооны тамга тэмдэглээ хүлээн авч 17 сумынхаа сонгуулийн хороог бол нэгдүгээр асуудал болгон хилцэж одоо баталж томилгож байна. Тэгээд аймгийн одоо сонгуулийн хорооны бүрэлдэхүүн бол аймгийн одоо застрын хамгийн газрын дарга төрийн албан салбар зөвлөлийн дарга энэ удаагийн сонгуулийн хороог бол ахалж байгаа. Яагаад гэвэл энэ сонгуулийг төрийн захиргааны болон төрийн үйлчлэгээний байгууллагын одоо албан хаагчд бол энэ сонгуулийг одоо зохион байгуулна. За манай аймгийн хувьд бол одоо сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй. Сонгуулийн хорооны нарийн бичгийн дараагаар 10 жилийн 3 дугаар сургуулийн багш бүх болд аймгийн цагдаагийн газрын одоо дарга хурандаа даваа сүрэн аймгийн улсын бүртгэлийн хилцээний дарга эс хорол сүрэн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ил Бат баяр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга одоо манай сандаг сүрэн дарга за хөгжлийн бодлогын хилцээний дарга Баяр сүх дарга цаг уур ус орчны шинжилгээний газрын дарга Инк Заяа за хар ус нуурын байгууллагын цогцлол газрын мэргэжилтэн Чимбат гэсэн ийм 9 хүний бүрэлдэхүүнтэй бас туршлагатай сонгуулийн хорооны дарга нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Монгол Улсын ерөнхийлөгчийн болон улсын хурд орон нутгийн сонгуулийн одоо аймгийн хороонд одоо ажиллаж байсан ийм одоо туршлагатай хүмүүс бас аймгийнхаа сонгуулийн хороонд одоо энэ удаа бас томилогдсон байна. За сумдын сонгуулийн хороог бол бас 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж бид нэр эндээс томилно. За сонгуулийн одоо сумдын хороог бол мөн одоо сумдын тамгын газрын дарга нар ахлах юм онцлогтой байгаамаа. За манай аймгийн хувьд бол одоо бас корона энэ халдварт цар тахлын хувьд бол бас хүнд нөхцөл байна бид нар. Гэхдээ одоо төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа бол одоо улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, аймгийн онцгой комиссоос өгсөн одоо чиглэл зөвлөмжийн дагуу бол сонгуулийн хороодууд бол одоо ингээд байнгын одоо юм ажиллагаа шилжиж байгаа. За одоо улсын хурлын хуулиар одоо зохицуулахаас бусад үед бол одоо сонгуулийг бол хугацаанд бол явагдана гэж бид нар харж байна. За манай аймгийн хувьд бол урьдчилсан байдлаар 56300 хүн одоо нэгсэн жагсаалтанд одоо орсон байна. 91 одоо хэсгийн хороондоор одоо саналаа өгнө. Тэгэхээр аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо, сонгуулийн одоо хэсгийн хороод бол бүх иргэдээ одоо сонгуульдаа идэвхтэй оролцуулах, сонгуулийнхаа хуулийг сурталчлах, сонгуул өгөх одоо бүх л одоо боломжийг нээж төрийн одоо бүх байгууллагуудаа хамтран ингэж ажилланаа. Мөн одоо сонгуулийнхаа хууль дүрмийг одоо сурталчлах энэ асуудал дээр бол хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа бол ил тод нээлттэй ажилланаа. Хоёрдугаарт одоо төрийн захиргааны болон төрийн үйлчлэгээний албан хаагчдын ёс зүйн асуудал дээр бид нар бол илүү анхаарнаа. За одоо төрийн албан хаагчд маань одоо санамсргүй, болгоомжгүй, хинэггүйгээсээ бол одоо янз бүрийн одоо зөрчилд бас ингэж орчдөг. Тийм учраас энэс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн сонгуулийн хорооноос бол Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн одоо зөвлөмжийн дагуу бүх хэсгийн хороодтой ажиллах хүмүүстэй Монгол Улсын сонгуулийн хорооны гишүүдийн ёс зүйн дүрмийг танилцуулж хариуцлагын одоо гэрээ байгуулж ингэж одоо ажиллахаар бид нэр сая хуралдаараа одоо ингэ шийдвэрлээ.